Би өмнө нэг триллион төгрөгийн асуудал хэлээд тэрэн дээр нь хүмүүс нэлээд бухимдаад юу яриад байгаа хаана уун тэр их мөнгө чинь гэж ярьсан та хүн санаж байгаа тий. Төсөв батлагдах болонд яг ингэж авилга явдаг. Төрийн эрхийг худалдаж авах ажиллагаа ингэж явдаг. Тэр нь бэлэн мөнгө тарааны ойлголт байхгүй шүү дээ. Ингэж төсвөөр ажлыг нь зоож ингэж л авилга явдаг. Энийг одоо маш олон жил бид нэр одоо сэтгүүлчээр ажиллаж, улс төрийн сэтгүүлчээр ажиллаж бид нар мэдчихэв. Засгийн газар гишүүдийг худалдаа авах ажиллагаа нь яваад тэрэн дээр нь Монгол Ардын намын бүлгийн гишүүд дургуутсаад эсэргүүцээд ийм байж болохгүйгээд ингээд эдний бүлэг одоо хуралдаж дуусахгүй шүү дээ. Бөө хэрүүл болж байна гэсэн үг шүү дээ. Засгийн газар үлдэхийн тулд гишүүдэд бахан амлалт өгсөн байна. За чи яахаа ямар байгаа. Нөгөөдөл нь за энийг гэсэн. Тэрийг багтаасан. Ингээд төсвийн бодлого алдагдсан. Энэ дээр нь бусад гишүүдэн зэвүү зургуудсан хүрээд ингээд өнөөдөр сая хурал нь өглөө хойшилсан. Сая орё гэсэн орохгүй байна. Бүлэг нь уралдаад байна. Хулгай ярьж яана л гэсэн үг шүү дээ. Тэгээ би сая бүлгийн дэд дарга нь завсарлага авахар нь тэссэнгүү ус хэллээ л дээ. Төрийн ажлыг явуулмаар байна. Ингээд л ерөөсөө энэ хулгайгаа л яах уу гэдэг яриагаа л цагаа сунгаад ил цагаан л байна шүү дээ. 9000 орны дэргэд байгуулагдсан ажлын хэсгээс орж ирсэн одоо төсвийн зардалтайтай танилцсан уу? Тэр ажлын хэсэгт бас арчилсан намын гишүүд байсан л да. Энийг бол одоо хуулийн дагуу гэдэг тайлбарыг хийгээд байна. За одоо жишээлбэл ерөнхийдөө дандаа боловсролын салбараас, хүүхдийн салбараас, нийгмийн хамгааллын салбараас, эрүүл мэндийн салбараас одоо чинь ингээд нэг хүчлээ ярих боломжгүй шүү дээ. Энэ бүгднээс хасаад тэр мөнгөөрөө Ховд аймагт жишээлбэл зам тавьчихна. Ховд аймаг замгүй болчиход байгаа юм. Ер нь Ховд аймаг шиг засмал замтай аймаг ер нь өмнөгөө Ховд хоёр ер нь ойролцооч байх шүү. Тэгээ Монгол улсад өнөөдөр сургуульд нь багш хэрэгтэй байгаа юм, Ховд аймаг зам хэрэгтэй байгаа юм. Чи ингийн логик асуулт байгаа зү. Тэгэхээр энэ ямар учиртай гинт ингээд Ховд аймаг чин дээр зам байрыг гэж гарч ирээд ямар учиртай тэрийг яахын тулд тэнд сургууль цэцэрлэгийн барилгыг хасаад ямар учиртай хин аймагта соёлын төв байгуулна энэ төргээ яриад энэ худалдаа авах ажиллагаа гэж энийг л хэлээд байгаа юм. Худалдаа авах ажиллагаа гэж. Яг энэ одоо авилгын асуудалтай нэр холбогдоод байгаа бүрдорж гишүүн дээр чинь 20 тэрбум өрсөн төгрөг тавьсан гэдэг зүйлийг зарим гишүүд хэлсэн. Ямар авилгын асуудал? Одоо энэ засгийн газрыг хоног зарсан асуудал. Тэгэхээр энэ дээр бүрдорж гишүүн улсын хурлыг хуралдааныг даргалж байгаа нь ер нь хэр зөвсөх хөстэй. Гэхдээ одоо бүгд л яг хуралдаан даргалагчийн хувьд их хурлын дэд дарга чи бүгд л гишүүд шүү дээ. Тойрогтой. Бүгдээрээ л төсөв дээр бас янз янзын тавиулж байгаа. Би зөвхөн ингээд тэр засгийн газар үлдэхийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь өөрөө буруу байна. Арга нь хандлага нь худалдаж аваад байна шүү дээ. Нөгөө талдаа энэ чинь тойрогтой хүмүүс юм тавиад байна. Тэ энэ замаараа бид тохиролцоон дээр үндсэндээ өөрөөр хэлбэл Монгол орны тухай бодож байгаа юм алга. Яаж би дараа нь дахиж сонгогдох вэ? Яаж нөгөөтгөн засгаа доктортой удаа өргөжлүүлэх үү гэдэг нэг ийм уралдаан, энэ бол ичмээр уралдаан байхгүй. Уг нь ингээ бодлогын уралдаан яваад бид нар яаж жишээлбэл төрийн бүтцийг цомхон жижигхэн болгох юм, хизээ болгох юм. Яаж тэгвэл бид нар төсвийн урсгал зардлаа багасгах юм. Яаж бид нар бизнеснийг эдийн засгийн уламд хэлэх юм. Бизнесүүдэд яаж боломж олгох юм. Жишээл уул уурхайгаа явуулах юм уу, явуулахгүй юм уу? Бид нар бодлогын уралдаан хийгээ байж байгаа байтал өнөөдөр зүгээр л төсвөр 8 алцаал байж байгаа нь үнэхээр байж боломжгүй л гэж хэлж байгаа. Тэр худалдаа авах ажиллагаа гэдэг нь би юу гэлж байгаа нэхэр засаг үлдэхийн тулд гишүүдийг төсвөр худалдаж авдаг ажиллагаа хэрэгсдэрлээ. Төсөв батлахад 7 хоногийн хугацаа л үлдлээ шүү дээ. Гэтэл арчилсан намын бүлэг, ардын намын бүлэг ээлжлээд ингээд чуулганаас завсарлага аваад ахаар юу хүлээж байгаа юм. Энэ үйл явцаа процессыг хөдлөхгүй бол асуудал илүү өндөр шигттэй байгаа юм шиг. Гэхдээ одоо би сая хэллээ энэ төрийн ажлыг явуулмаар байна. Нэг өдөр 2 завсарлага аваад зүгээр л одоо болооч тийм төрөөр тоглохоо болт энэ Монгол ардын нам чи ингээд бүтэн нэг сар ингээд үндсэндээ Монгол төрөөр зүгээр тоглолцлоо шүү дээ. Цодолтоод ашиглаад ажиллаа хийя гэж байгаа нь тэр байхгүй. Төсөв бол хугацаанд батлагдана.